Нийлэл өглөөс ирэхэд чинь хорвоо ертөнц тэр чигтээ залхаангүй болчихсон байвал яах вэ? Сайн байцгаана уу? Энэхүү сонирхолтой сэдвийг хүндсэн Survival Family киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүрэхэд бэлэн боллоо. Токио хотын захын нэгэн орон сууцнд Сузукигийн гэр бүл амьдардаг. Тэдний гэр бүлийн уур амьсгал хоорондоо туйлын хөндий бөгөөд эхнэр Мицүэ аавтайгаа уцаар ярих үеэр киноны үйл явдал эхэлнэ. Аав нь тэдэн рүү хайрцаг дүүрэн шинэхэн ногоо болон загас явуулсан бөгөөд охин хүргэнээ байнга ирж байгаасай гэж хүсдэг. Мицүэ охин Югэ өвөөтэй нь яриулахыг оролдох боловч охин нь дургуутсан загасны эвгүй үнэрт гомдолдог. Уцаар ярьж дууссаны дараа Мицүэ загасаа янзлах гэсэн боловч хэтэрхий заван санагдахаж. Нөхөр Ёшиукийн ч үүнд хүрэхийг хүсэхгүй тул хөөрхий загас хөлдөөгчөнд орсноор дуустаг. Ногоон дундаас шавж гарч ирэхийг харсан тэд өгтлээ айж сүйд болох бөгөөд энэ нь үнэндээ Юугийн хиймс сормос гэдгийг хинэн ч анзаарахгүй. Ёшуки энэ бүхнийг үл тоон зөвхөн хоолоол нэхэх бол юу уцнаасаа хараагаа салгахгүй. Тиймээс ээж нь л өнөөх шавжийг хаях хэрэгтэй болно. Удалгүй хүү Кенжи орж ирэх боловч хинтээч мэдлэхгүй. Тэр чихвчээ юр салгадаггүй бөгөөд ээж нь оройн хоол идэх эсхийг асуухад гаднаас худалдаж авсан бэлэн хоолоо харуулад л нэг ч үг дуугаралгүй өрөө рүүгээ орчихдог. Өрөөндөө орсон ах トゥ хоёр зөвхөн бэлэс ширтэн цагийг өнгөрөөдөг. Мицүэ утасны төлбөрт санаа зовж нөхрөө хүүхдүүдтэйгээ энэ талаар ярилцахыг гуйх боловч нөхрийнх нь анхаарал зөвхөн зурагтанд л төвлөрнө. Маргааш өглөө нь Ёшугигийн сэрүүлэл дуграагүйгээс болж тэр унтаж хоцордог. Цагаа шалгаж үзтэл зүүн яг 3 цал дээр гацсан байхаж. Мицүэ муудсан загсаа хаяж байхдаа тог тасарсныг нөхөртөө дуулгана. Удалгүй юу ч сэрэх бөгөөд утасных нь цэнэг дууссан байхыг хараад жинхэнэ утгаараа сандралдаж эхэлнэ. Ээж нь өглөөний цай бэлтгэхийг хүсэгч будаа агшаагч цахилгаан зуух аль нь ажиллахгүй. Арай хийж газ асаах боловч гэр бүлийнх нь хүлээхээс татгалзан хоосон ходоодтойгоор гэрээсээ гарч оддог. Азгүйдэж цахилгаан шат хүртэл ажиллахгүй тул оршин суугчид бүгд олон давхар шатаар алхаж буухаас өөр аргагүй хүрнэ. Ал тэрний буудал дээр очтол мөн л бүх зүйл зогсон бөгөөд хизээ хэвэн болохыг хинж мэдэхгүй. Тиймээс Ёшуки ажил руугаа явган алхах хэрэгтэй болдог. Энэ үед Кенжи хичээлдээ дугуйгаар явж байхдаа утасных нь цэнийг маш хурдан дуусаж байгааг анзаарна. Бодит байдал дээр гудамжинд хөдөж байгаа ганц зүйл нь ундаг дугуйл байх бөгөөд машинууд ч мөн адил унтарч ажиллахаа болжээ. Нэгэн таксины жолооч хөдөлгүүр рүүгээ ус хийж асаах гэж оролдох боловч огтхон ч нэмэр болохгүй. Адаа Мицэ хуршүүдтэйгээ ярилцах бөгөөд хинийх нь ч тог ирээгүй тэд батлан ярилцсан. Эмэгтэйчүүдлаа худалдаж авахар явах үед Мицэч бас хамт явахыг хүс боловч төрөвчөө гэртээ марцснаа сая л нэг анзаардаг. Ёшиуки компани дээрээ ирэхэд бүх хүн гадаа цугларсан байх бөгөөд өчн цахилгаан зоожтой хаалганууд нь огт онгойдоггүй. Ингээд хоёр залуу шисэн хаалгыг хагалж хүмүүсийг дотвош оруулна. Ажилчид бүгд өөрсдийн офис руугаа шатаар өсцгөөдөг. Гэвч гэрэл цахилгаан компьютер байхгүй тул тэд ажиллах ямар ч боломжгүйгээ ухаарцгаана. Сургууль дээрээ очисон юу ангийнх нь бүгд хоцорж ирж байгааг бас хинийх нь ч утас ажиллахгүй байгааг анзаардаг. Зарим багш нар нь бүр ажилдаа ирж чадаагүй тул олон ангийн сурагчдыг бие даалтын танхим руу явуулна. Коллеж дээр Кенжид ч мөн яг ижил нөхцөл байдал тулгарч байдаг. Хүнсний дэлгүүрт орсон Мицүэ бэлэн хоолны лангуунууд хэдийнэ хоосорсныг олж харна. Хүмүүс лаа, ус зэрэг зүйлсийг олноор нь нөөцлөн авч байхыг хараад тэр ч бас тэдний дуурайн худдаж авдаг. Дэлгүүрийн ажигчид тоггүй байгаа тул карт унших боломжгүйг зарлаж, үйлчлүүлэгчид зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийх хэрэгтэй болно. Бүх хүмүүс хамгийн ойрын ATM руу ухсхийх боловч тэдгээр нь ч мөн огт ажиллахгүй байдаг. Хэдэн цагийн турш юу ч хийлгүй хүлээсний эцэст Ёшиукигийн дараах бүх хүмүүсийг эртхэн гэрлүүнд буцаана. Дахин алхахаас дургуутсан Ёшиуки ундал дугуй худалдаж авахаа шийддэг. Гэвч хүн бүр унаатай болохыг улайран хүсэж байгаагаас шалтгаалan дугуйны үн тэнгэлд хадсан байх бөгөөд Ёшиукид илүү мөнгө төлж авахаас өөр сонголт үлддэггүй. Тэрээр байрныхаа гадаа ирэхдээ маш олон давхар шатаар өсөж ядарсан настай эмэгтэй шатан дээр амарч суухыг олж хардаг. Оройн гэр бүлээрээ Ланы гэрэлд хооллож байх үед Ёшиуки цаас үзэг ашиглан ажиллаа хийн хэмээн зөрүүддэг. Тэд бие засах өрөө рүү орох болгондоо вантай уснаасаа хутгаж жорлонгоо урсгах шаардлага гарна.
Галбгооны тосгуурт ус байхгүй тул Мицүэ аяг тавгаач угааж чадахгүй. Энэ үед юу Ланы гэрэлд сэтгүүл унших гэж хичээхдээ дүлэнд хит ойрцсноос болж үсээ хуйхалж орхидог. Өрөөндөө юу ч хийлгүй дими суугаас залхсан ах トゥ хоёр гарч ирэх бөгөөд Мицүэ гэр бүлээ бүхэлд нь тагтан дээр гарахыг урина. Хотын нэг ч гэрэл асахгүй байгаа тул тэнгэрийн одод маш тод үзэсгэлэнтэй харагддаг. 2 өдрийн дараа ч цахилгаан эргэж ирдэггүй. Мицүэ вантай усаа ашиглан хувцснуудаа гараараа угааж харагдана. Сургууль дээрээ очисон юу ердөө гарын хуруунд багтах цөөхөн хідэн сурагч ирснийг хараад буцаад явхаар шийддэг. Офис дээр нь дарга нь эрчим хүч хэвийн болох хүртэл компани үйл ажиллагааг зогсоох болсныг зарладаг. Үүний дараа Ёшиюки дарга нь гэр бүлийнхнээ дагуулan ус, хоол, хүнс олдох байх хэмээн найдаж уул руу явж байгааг харна. Тэрээр эргэж харахдаа нэгэн залуу түүний дугуйг хулгайлахыг оролдож байхыг олж хараад хурдан гэгч нь айлгаж явуулдаг. Энэ хооронд Кенжи ундаг дугуйгаа унан хөш хот руу явах боловч тэнд ч бас цахилгаан тасарсныг олж мэднэ. Тэр өөрийнхөө сайн охиныг хайж байсан бөгөөд охины гарч ирэхийг хармагцаа сандарч нуугдаж орхидог. Энэ үед ундаг дугуй нь унаж хөлийг нь гэмтэх бөгөөд тэрээр өнөөх охиныг гэр бүлийнхнийхээ хамт хотоос явж байгааг гунигтайгаар харж үлддэг. Ус цэвэршүүлэх байгууламж дээр Мицүэ болон бусад хөршүүд нь саваа усаар дүүргэхээр олон цагийн турш хүлээнэ. Гэвч насоос ажиллахгүй байгаа тул барилгын үйл ажиллагааг зогсоосон гэдгийг ажилтнууд нь тэдэнд дуулгадаг. Газар доор ус байгаа хэдий ч түүнийг цэвэршүүлээгүй тул уухад аюултай байж болзошгүй гэд тэд усыг гараар татаж өгөхөөс татгалздаг. Тусламж үтүүлсэнгүй хэмээн цугларсан олон эсэргүүцлээ илэрхийлцгээв. Банкн дээр очисон Ёшиюки банкны ажилтнууд ATM болон дебет картууд ажиллахгүй байгааг тайлбарлахыг сонсдог. Тиймээс бэлэн мөнгө авах ганц арга нь иргэний үнэмлэх болон банкны дэвтрээ үзүүлэх явдал болж таарна. Нэг хүнд зөвхөн $600 тэнцэх хэмжээний л мөнгө гаргаж өгөхийг зөвшөөрдөг. Үүнийг сонссон хүмүүс уурлаж бухимдан төрүүлж орохын тулд бие биенээ түлхэлцэж эхэлдэг. Тэдний үүмэн донд Ёшиюки хамаг бичиг баримтаа унгаах бөгөөд түүнийгээ авах гэж оролдох үедээ бусдад гიშгүүлж гэмтэнэ. Тэрээр хамраас нь цус гоожиж эхэлсэн тул аргагүй нь эрхэнд зүгтэн гарч өвгтөө анхаарал тавих хэрэгтэй болдог. Тог тасарснаас хойш 7 дахь өдөр болоход хүнсний дэлгүүрүүд бүрэн хоосорч сургуулиуд хаалгаа барьсан байдаг. Зарим хүмүүс хоол хүнс, ус хайн хүш зэргэлдээх хотууд руу явах боловч яг л ижил дүр зурагтай нүүр тулна. Хөдөө орон нутагт очивол ямар нэгэн гарц олдно хэмээн найдсан иргэд цаг тутамд Токио хотыг олноороо орхин гарсаар байна. Хөшүүдтэйгээ хийсэн үр дүнгүй уулзалтын дараа Ёшиюки, Мицүэ хоёр байрныхаа хэсэг хугацаанд харагдаагүй настай эмэгтэйг эргэж тарихоор очдог. Гэтэл тэрээр хэдийнэ өөд болсон бөгөөд ар гэрийнхэн нь цогцыг нь авахаар ирсэнтэй таарна. Энэхүү цочромтгой үйл явдлын дараа хосууд ч бас хотыг орхин явах цаг нь болсныг ухаарч хүүхдүүддээ өвөөгөндөө очихоор урт аялалд гарах болсноо дуулгадаг. Жижиг тосхоныг уйтгартай хэмээн Юй дургуутсэд ээж нь түүнийг багадаа тосхоны далайн ирэг дээр тоглох ямар их дуртай байсныг сануулагч охин үүнийг огтхонч санахгүй. Үүний дараа гэр бүлээрээ ачаа тээшээ бэлтэж эхлэх бөгөөд урам нь хугарсан Кенжи сайн охиныхоо зургийг хогийн сав руу чулуудаж орхидог. Гэрийнхэн олсон бүх бэлэн мөнгөө ширээн дээр гаргаж тавих үед Мицүэ онцгой байдлын үед зориулан хадгалсан нэгэд хэмжээний мөнгөтэй болохоо харуулна. Гэрээсээ гарах замдаа тэд эзэнгүү орхигдсон нохой хуцахыг сонсох боловч үл тоосоор цааш явцгаана. Ах トゥ хоёрт ундаг дугуй байх боловч Мицүэ Ёшиюкитэй дугуйгаа хуваалцаж унах хэрэгтэй болдог. Тэд онгоцны буудлын руу чиглэн явах замдаа маш олон оршин суугч явган алхаж хотоос гарч байгааг анзаарна. Замд хоол хүнс, ус зарж буй олон хүн тааралдагч Ёшиюки тэдний тэнгэрт хадсан үнийг төлөхөөс эрс татгалздаг. Харамсалтай нь тэд цааш явах тусам барааны үн улам бүр өссөөр байдаг. Эцэст нь тэд нэгэн дэлгүүр дээр зогсох бөгөөд Мицүэ худалдарчтай давхаргацсны хүчинд их хэмжээний хүнсийг боломжийн үнээр худалдан авч дөнгөнө. Энэ нь тэдний хувьд хэсэг амсгийж ямар нэгэн зүйл идэх таатай боломж болж өгдөг. Голоос нэгэн эр маш их хэмжээний загас барьж байгааг ах トゥ хоёр харах боловч тэдэнд энэ нь туйлын заван санагдахаж
Тэд нийтийн бие засах газар руу орохыг оролдох боловч хэд хоногийн турш усаар зайлаагүй жорлонгийн өмхийн үнэр дэндүү тэсвэрлэшгүй байсан тул бутны цаана бие засахаас өөр сонголт тэдэнд үлдсэнгүй. Гэр бүлийнхэн эцэст нь онгоцны бууд дээр ирэхэд гадна нь цөхөрсөн олон хүн цугларсан байдаг. Онгоцууд ч бас ажиллахгүй байгаа бөгөөд цагдаа нар хүмүүсийг хол байлгахын тулд хаалт босгохыг оролдоно. Цугларсан олны тал нь уурлан бухимдаж цагдаа нар руу дайрах бол үлдсэн хэсэг нь урам хугаран буцацгаана. Оройн гэр бүлийнхэн хамгийн ойрын дэм буудалд буудлахаа шийдэх бөгөөд өрөөнийхөө төлөө хэрхий их мөнгө төлөх хэрэгтэй болдог. Йошиюки тасган руу ундаг дугуйгаар явна гэдгээ заалахад Юи хэдэн минутын турш үүнд дургуутсан гомдлоно. Маргааш өглөө нь ах トゥ хоёр газрын зураг олохоор номын сан руу нууцаар нэвтрэн орох боловч хүүхдийн зориулалттай ганц газрын зургаас бусд нь бүгд алга болсон байдаг. Кенжи хэд хэдэн тооцоолол хийж үзээд тосгон руу дугуйгаар хүрэхэд бүтэн сар шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрнэ. Энэ хооронд Йошиюки, Мицүэ хоёр эхнэртэй өндөр дугуй хайж байгаад будааны дэлгүүрийн гаднаас нэгийг олдог. Худдагч эмэгтэй бэлэн мөнгө болон үнэтэй эд зүйлсийг авахгүй байгаа бөгөөд зөвхөн будааг ус эсвэл бусад хүнсээр сольж байв. Тиймээс хосууд түүнийг ятгаж хідэн шил архиар нэг ундаг дугуй болон ууттай будааг амжигттай сольж чаддаг. Гэр бүлийнхэн эцэст нь замд гарах үед хаагдсан замуудтай тасралтгүй таарах бөгөөд хүүхдийн газрын зураг ямар ч нэмэргүй болохыг Йошиюки ухаардаг. Төлбөр авах цэгүүд дээр мөнгө нэхэх хүн байхгүй тул тэд хурдны замаар явхаар шийднэ. Хурдны зам дээр гармагцаа тэд хотыг орхин явж буй олон зуун хүмүүстэй тааралддаг. Хэсэг хугацааны дараа тэд их дэлгүүрийн гадаа амарч зогсогч хаалга нь цоочтой байх тул гадаа нь хоноглохоос өөр аргагүй хүрдэг. Аргаа барсан нэгэн хос тэднээс хуваалцах ус байгаа эсхийг асуухад Мицүэ усаа нууж Йошиюки тэдэнд огт ус үлдээгүй хэмээн худлаа хэлдэг. Шөнөдөө маш хүйтэн байсан тул гэр бүлийнхэн тухтай унтаж амарч чаддаггүй. Энэ үеэр Кенжи нэгэн залуу тэдний усыг хулгайлж байхыг олж хараад тэр даруй араас нь хөөж хонгол руу даган орно. Тэрээр хулгайч руу дайрахын даваан дээр ингэртэй нялх хүүхэд тэрсэн байгааг нь анзаарч усыг нь аваад явахыг чимээгүй хүн зөвшөөрдөг. Маргааш нь гэр бүлийнхэн өнөөх хонглоор гарахаар бэлтгэх ба үүдэнд нь хэсэг хараагүй эмэгтэйчүүдтэй таардаг. Тэд хэрвээ зохих төлбөрийг нь төлбөл хүмүүст газарчилж өгөх санал тавина. Хонгол ердөөл цэвэр шулуун замтул гэр бүлийнхэн тэднийг үл тоон цааш алхдаг. Гэвч түнэр харанхуй удалгүй тэднийг асуудалд оруулж эхэлнэ. Тэд хаягдсан машинуудыг мөргөж үхсэн элбэнх зэрэг заваан зүйлсээр гიშгсээр байгаад эцэст нь арга буюу буцаж очин өнөөх хараагүй эмэгтэйд мөнгө төлөхөд хүрдэг. Эмэгтэй тэднийг хонглоор маш амархан дагуулж явсаар гарц хүртэл хүргэж өгнө. Тог тасарснаас хойш 16 дахь өдөр гэр бүлийнхэн голын ирэг дээр амарч загшааныг ашиглан хувцас хунраа угаацгаана. Тэдэнд чүдэнц бараг үлдээгүйгээс гадна уух усч бүрэн дууссан байдаг. Тиймээс Йошиюки гэр бүлийнхнийхээ анхааруулгыг үл тоон шууд голын уснаас уухаар шийддэг. Үдээс хойш хүчтэй аадар бороо асгарч эхлэх тул гэр бүлийнхэн гүүрний доор хорогдохоос өөр аргагүй төрнө. Тэд ундар дугуй болон эд зүйлс нь салхинд хийсгийг харан зогсож байтал Йошиюки гинт талбайн гол руу ухсахын гүйдэг. Голын уснаас уусны улмаас түүний дидсэн өвдөж гүйлгсэн нь тэр аж. Эцэст нь шуурган амжих үед гэр бүлийнхэн тал бүр тийш тарж шидэгдсэн эд зүйлсээ цуглуулж эхэлдэг. Мицүгийн нүдний шил хагарч будаа нь газар асгаран заваарч нэг дугуйнд бүрэн эвдэрсэн байдаг. Йошиюкигийн бие хямарсан хിവэр байх тул гэр бүлийнхэн яаралтай хамгийн ойрын хот руу хөдлөнө. Эцэг эхээ амарч байх хойгуур ах トゥ хоёр нэгэн супермаркет руу нэвтрэн ордог. Харамсалтай нь тэнд хоол хүнс, чүдэнц, ундаг дугуйны дугуй зэрэг хэрэгтэй зүйлс юу ч үлдээгүй байв. Тэдний авч чадсан ганц зүйл нь дохионы бамбар, муурны хоол, мөн цэвэршүүлсэн ус учраас ууж болох үз батарейны шингэн зэрэг байдаг. Тэднийг буцаж ирэх үед Юй муурны хоолыг идэж үзэх боловч хитрхи заваан амтардах тул буцаагаад нулимж орхидог. Кенжид өөрийнхөө утасны силикон гэрийг ашиглан ундаг дугуйныхаа дөгөөг нөхөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Өдрүүд өнгөрхийн хэрээр гэр бүлийнхэн бороо шараатай нүүр тулж бас муурны хоол идэж дасан зохицож эхэлнэ. Дараагийн удаа тэд амарч зогсох үедээ Сайтогийн гэр бүлтэй таарах бөгөөд тэд харин ч энэ байдалд маш сайн зохицсон, ажилгүй амьдарч байгаа байдалтай харагддаг.
Сайдогийн гэр бүл уулаар дугуйтай их аялж, байнга гадаа хоногддог байсан тул амьд үлдэх маш олон арга техникийг сайн мэддэг хүмүүс байдаг. Тэд хөвгтдээ хаднаас шүүрч буй усыг хэрхэн уух, бас хоол хүнсийг салхинд хатааж удаан хадгалах гэх мэт олон арга зааж өгдөг. Мөн ямар өвс ургамал идэж болохыг тайлбарлаж, бүр царцаа хүртэл идэхийг санал болгодог. Сайдогийн нэг хүүд хуучны механик камер байх бөгөөд тэр нь одоо ч ажилдаг тул гэр бүлийнхний зургийг дарж өгдөг. Юу хожим зургийг нь явуулаарай гэд хаягаа үлдээдэг. Үүний дараа хоёр гэр бүл аяллаа хамтдаа үргэлжлүүлэхээр шийднэ. Мицүү болон хүүхдүүд Сайдогийн гэр бүлдээ маш сайн ойлголцож, өгсөн зөвлөгөөнд нь ихэд талархаж явдаг бол Ёшюкигийн хувьд байж ядсан атаархал төрдөг бөгөөд өөрийгөө гайхуулах гэсэн шиг дугуйгаа маш хурдан жин төрүүлж явдаг. Тэд гүүрэн дээр амарч байхдаа хэсэг цэргүүд алхаж явахыг олж харна. Нэгэн эрд тэдэнд цөмийн цахилгаан станцаас ирсэн болохыг болон тэр нь ч бас ажиллахгүй байгааг тайлбарладаг. Тиймээс тэд одоо дараагийн мужи руу явж өөр станцыг шалгахаар явж байгаа нь энэ аж. Ингээд хоёр гэр бүл салах замдаар хүрдэг. Учир нь Сузукигийнхэн Осакад цахилгаан байгаа гэсэн цуурхал үнэн эсхийг шалгахаар тийшээ зорих хэрэгтэй болдог. 43 дахь өдөр. Гэр бүлийнхэн Осакад ч бас цахилгаангүй байгааг олж мэднэ. Тэдэнд хоол хүнс, ус аль аль нь байхгүй тул Юй бухимдаж гэр бүлийнхэн хоорондоо ширүүн маргалдаж эхэлдэг. Энэ маргаан Ёшюкиг огт хонж хариуцлагагүй, гэр бүлээ авч явах чадваргүй нэгэн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрснөөр өндөрлөнө. Хот дотор алхаж явахдаа тэд далайн амьтдын хүрээлэнгийн бадаа маш олон хүн загас идэж байгааг хараад мэл гайхдаг. Ажилтнууд нь хүрээлэн доторх бүх амьтдаа хоол хүнс болгон тарааж байх бөгөөд гэр бүлийнхэн ч дараа очиж очролдог. Харамсалтай нь тэднийг урдуур гарах үед ямар ч хоол үлдээгүй байдаг. 67 дахь өдөр гэхэд тэд бүгд туйлдаж хөдөө хээрийн дунд унаж тусцгаана. Араа барсан Ёшюки нэгэн шавж барьж аваад эдхийн даваан дээр ойролцоо нэгэн гахаа байхыг олж хардаг. Гэр бүлийнхэн хамтдаа нийлж гахааг бүслэн авах ба нилээд тэнцэлдсэний эцэст Ёшюки толгод руу өнхрөх зураа ахайг алж дөнгөдөг. Гэвч Ёшюки болон Мицүү хоёрын хэн нь ч ахайг хуваахыг хүсэхгүй тул хутах барих үүрэг Кенжид ногдоно. Кенжиг хөдөхөөс өмнө Танака хэмээх фермер ир гарч ирж түүнийг зогсоох бөгөөд тэрээр огтхонч эргэлзэх зүйлгүйгээр гахаан хүзүүг хэрчиж орхидог. Үүний дараа тэд үхсэн гахааг чирэн Танакагийн гэрлүү явах ба тэнд очоод хутгийн уснаас ханатлаа уудаг. Танака цахилгаан хашаа нь ажиллахаа болсноос болж бүх гахаанууд нь оргон зүгтсэн болохыг тайлбарлана. Хэрэв гэр бүлийнхийн түүнд гахаануудыг нь дахин барьж өгвөл хоол хүнснээсээ хуваалцахыг амсдаг. Тэд үүнийг зөвшөөрөх бөгөөд Танака тэдэнд утсан гахаа махтай маш сайхан өглөөний цай бэлтгэж өгдөг. Энэ хоол үнэхээр амттай байсан тул Югийн нулимс өөрийн ирэхгүй урсдаг. Нэгэн хөршин хүнсний ногоо авчирч өгсөний дараа Танака тэднийг гахаан ядлах ажилд хүчээр туслуулахаар болдог. Хэдий тэдэнд энэ нь туйлын заваан санагдаж байсан ч амьд үлдэхийн эрхэнд шүд 100 давж гарцгаадаг. Энэ ажил уг нь Танакагаас нилээд их цаг шаарддаг хэдий ч туслах хүмүүстэй болсон тул ажил хамаагүй хурдан өрнө. Махыг жижиглэн хувааж удаан хадгалахын тулд давсалдаг. Усанд орох цаг болоход тэд худаг хүртэх явж хуйнгаар ус зөөн вана дүүргээд усаа халаахын тулд мод хаахлан гал түлэх хэрэгтэй болдог. Тэр шөнө Танака хүүгийнхээ гэр бүлийнхнийг ирэхэд өмсүүлнэ гэж авсан байсан унтлагын хувцас тэдэнд өгдөг. Түүний хамаатнууд одоо Америкт амьдардаг бөгөөд тэдэнтэй холбоо барих ямар ч аргагүй болсон байв. Ёшиуки Мицүэ хоёр хүүхдүүдтэйгээ хамт байгаадаа ямар их азтай болохоо ухаарч гар гараа хүтлэлцөөр унтаж амарцгаана. Дараагийн хэд хоногт гэр бүлийнхэн фермийн ажил хийж цагийг өнгөрүүлэх ба фермийн амьдралын талаар маш их зүйл сурж авдаг. Тэд бүх гахаануудын араас хөөцөлдөж тэднийг ферм рүү буцааж авчих явцдаа жинхэнэ утгаараа хөгжилдөж чаддаг. Мицүэ хувцас угаах ажлыг хариуцах бөгөөд энэ үеэр Юй ээжээсээ хэрхэн юм оёхыг суралцдаг. Ёшиуки түлээ хагалж харин Кенжи ундаг дугуйгаа засах илүү сайн багаж хэрэгсэхтэй болдог. Танака ганцаараа байхыг үзен яддаг төдийгүй гэр бүлийнхэн түүнд маш их тус дэм болж байгаа тул цаашид хамтдаа амьдрахыг санал болгодог. Гисэн хэдий ч Сузукигийн гэр бүл өвөөгөө зорихыг илүүд үзнэ. Үүний хариу Танака тэдэнд талархснаа илэрхийлж аяллынх нь үлдсэн хугацаанд хангалттай хүрэлцгүүц
утсан гахаан мах өгөөд үддэг. Хэд хоногийн дараа гэр бүлийнхэн нэгэн голын ирэг дээр ирэх боловч атлах гүүр байхгүйг хараад маш ихээр урам хугарцгаана. Ёшиоки эргээс сэлүүр хідэн олс болон мод олдог. Ингээд тэд хамтдаа мод уян хөөгч сал хийхээр ханцуу шамлан орцгоодог. Эхлээд аав хүү хоёр эмэгтэйчүүдийг ачаа тээжтэй нь хамт нөгөө эрэгт гаргаж өгөөд дугуйнуудаа авахаар буцаж ирнэ. Гэтэл гинт бороо орж эхлэх тул тэд яарах хэрэгтэй болдог. Ёшиоки, Кенжи хоёр аль болох хурдан хөдөлгөөийг хичээх боловч харамсалтай нь ундаг дугуйны хүнд жинг дийлэлгүй сал дундуураа хугарч орхино. Кенжи салнаас бууж бусдынхаа зүг хурдан гихчин сэлж хүрэх боловч зөрүүд Ёшиоки модноосоо зуурсаар эцэст нь дугуйнуудтайгаа хамт усны мандал доош живж эхэлдэг. Усны ширүүн урсгал түүнийг хэрхэн урсан одож байгааг харсан гэр бүлийнх нь цөхрөнгөө баран хашилддаг. Бороо зогссны дараа Кенжи аавыгаа хайгаар явах боловч зөвхөн түүний хиймэл үсийг л олдог. Энэ бүхнийг харсан гэр бүлийнхэн тэр даруй уй гашууд автаж нуран унцгаана. Тог тасарснаас хойш 94 дахь өдөр тэд галт тэрэгний замыг даган алхсаар байдаг. Мицүэ цааш алхах ямар ч тэнхэлгүй болтлоо сэтгэлээр унсан байх тул Кенжи түүнийг чирж явхаас өөр аргагүй төрдөг. Тэд үрсхийн эрхэнд цүнхнээсээ гахаан махаа гарган идэх гэтэл нэгэн золбон нохой ойртож ирэн хоол гуйн гаслах аж. Юуй өргөдөж нохойг хооллохыг хүсэгч Кенжи түүнийг хатуухан зэмэлдэг. Гэсэн ч өнөөх нохой юугийн гараас махыг нь шүүрж аваад цухтаж орхино. Удалгүй илүү олон ноход цугларч нэгэн доберман нохой Мицүэгийн цүнх рүү үсрэн орж амаараа дууж авдаг. Тэрээр цүнхээ буцааж авах гэж тэмцэлдэх зуураа хальтарч унан толод уруу өнхөрч орхидог. Хүүхдүүд тэр даруй ээждээ туслахаар гүн очих бөгөөд түүний шагаа хугарсныг олж мэднэ. Ноход цүнхэн дэх бүх зүйлийг нь идэж дуусахыг харсан тэд ээжигээ түшин алхацгаадаг. Мицүхийн биеийн байдлаас болж тэд маш удаан алхах хэрэгтэй болно. Гэтэл өнөөх золбон ноход дахин хоол нэхэн буцаж ирэхэд гэр бүлийнхэн бие биенээ чанга тэврэн хамгийн муу зүйлд бэлтгэн хүлээцгээнэ. Яг энэ нэгзэгтэй мөчөд галт тэрэгний зам дээр уурын галт тэрэг гарч ирэх бөгөөд ноход ч айн цогтдог. Галт тэрэг гэр бүлийнхний яг урд зогсох ба тэд шуудханд сууж аяллахаа үлдсэн хэсгийг туулахар болцгоодог. Галт тэрэг дотор хуваалцаж уух хангалттай их ус байхаас гадна Токиогоос хөдөг зорж буй маш олон хүмүүс байдаг. Нэгэн эмч Мицүгийн шагааг боож өгөх зуураа аавынхын талаар асуухад хүүхдүүд өөрийн ирэхгүй уйлж эхэлдэг. Энэ хооронд олон ирэл дээр Ёшиоки сэргэж урагш алхаж эхэлнэ. Гэвч тэрээр хэтэрхий сулдсан байх тул хоол явж чадалгүй нэгэн трактор налан ундаг. Дэнт тэрээр хажуугаар нь алт тэрэг өнгөрч байгааг харах боловч түүнд тусламж буйн хашгирах ямар ч тэнхэл үлдсэнгүй. Аз болоход түүний халаасанд дохооны бамбар үлдсэн байх бөгөөд тэрээр үнийгээ яг цагт нь асааж амждаг. Үүнийг нь Мицү олж хармагцаа галт тэргийг зогсоолгож хүүхдүүд нь аав руугаа гүйлдэн очиж элэг бүтэн уулзцгаана. Галт тэрэгэнд орсны дараа Мицү Ёшиокид өнөөх хиймэл үсийг нь өгөх боловч тэрээр үнийгээ шууд л хайчихдаг. Галт тэрэг уулын хонглоор дайран өнгөрөх үед утаа цанхоор орж ирэн бүх хүмүүсийг хагаж цацгад хүргэнэ. Мөн хүн бүрийн нүүр тортог болж харсан нь тэднийг инээлдэн хөгжилтэхэд хүргэдэг. Тог тасарснаас хойш 108 дахь өдөр гэр бүлийнхэн эцэст нь тосгонд хүрэлцэн очиж Сасаки өвөөтэй уулзах бөгөөд өвөө нь тэдний юусанд итгэж ядан маш ихээр баярладаг. Үүнээс хойш 2 жил 126 өдөр өнгөрөх бөгөөд Сузукигийн гэр бүл шинэхэн фермийн амьдралдаа бүрэн дасаж маш жаргалтай амьдрах аж. Тэд загасжилж, ногоо тарьж, өөрсдийн тарьж ургуулсан ургацаараа хооллон амьдарцгаана. Нэгэн өглөө Ёшиоки хачин чимээнээр сэрдэг. Тэрээр чимээ гарсан зүг рүү явсаар агуулгын өрөөнд сэрүүлэг дуугарч байгааг олж мэднэ. Гэнт тосгоны чанга яригчаар хөгжим ихшээлж хөршүүд бүгд гайхшран гарч ирээд гудамжны гэрэл дахин асч байгааг харцгаана. Хэд хоногийн дараа Токиогийн уйгуул иргэд бүгд хот руугаа буцсан байдаг. Зурагтаа шинжээчид тог тасарсан шалтгааны талаар олон төрлийн онол дэвшүүлэх бөгөөд нарны дэлбэрэлт дэлхийд хэд ойртсон сүлт од тэр байтугай кибертерроризм хүртэл үүнд буруутай хэмээн мэтгэлцэнэ. Харин Сузукигийн гэр бүлийнхэн одоо бие биедээ илүү их цаг гаргадаг болсон бөгөөд гэрийн ажлаас хойш суухаа
бүрэмсэн болжээ. Тэд гэртээ хуурчны загвартай суурин утас суурлуулах ба Yoshiki ажилдаа өндөр дөхөөгаар явсаар л байдаг. Шууд нь ч тэдэнд нэгэн захиа авчрах үед Saitoгийн гэр бүлийн хүүгийн замд авсан өнөөх гэрэл зураг ирсэн байхыг хараад тэд маш ихээр баярласнаар кино төгсдөг. За сонирхолтой бичлэгүүдийг цаг алдалгүй үзхийг хүсвэл сувагтаа subscribe хийж хонхны товчийг дараарай. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.